Монгол Улсын засгийн газар тий яамны бодлого хамбог цумын иргэд гэсэн өөрсдөө орон нутгийнхаа хамбогыг цааш хот олж хөгжүүлнэ гэж одоо шийдэж бодож ярьсаар ирсэн. Үүнд одоо манай байгууллага бол ер нь бол дэмжлэг үзүүлэхээр ажилладаг юм байгаа шүү. Тэгээд яг хот болох үйл ажиллагаанд бол яг сая хот тосгоны эрх зүйн байдлын хууль өөрчлөгдсөнөөр хамбогд тэрэнд одоо цаашдаа аймгийн хэмжээний тий хот болох тийм зам нэгдсэн гэсэн үг. Яг энэ хэрэгжилтийн явц зохион байгуулалт бол яг аймгийн болоод сумын мөн одоо яамны дараагийн ажлуудаас одоо хамаарч явах маа. Манай сан байгууллагт бас нэг том шалтгаан бол оюутлогоо компани өөрөө бас яг хүмүүсээ ажилчдаа тий гэр бүлтэйгээ ойрхон заавал ингэж нисэж ажиллахгүйгээр хамбог цум суурьж амьдрах боломжийг нээж өгөхөөр ажиллаж байгаа маа. Тэгээд оюутлогоо компани ч гэсэндээ ер нь бол ажилчдаа гэр бүлтэй ойрхон амьдруулахын дээр нэлээд ач холбогдол өгч ажиллаж байгаа учраас би бол удахгүй тийм гэр бүлээр нүүж очиж амьдрах тий хамбог цумын иргэдийн тоо өсөх тэр хандлага бол гарах байх гэж бодож байна. Тэгээд манай сан бол яг үйл ажиллагааны хувьд 3 чиглэлээр энэ үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Бүтээн байгуулалт буюу одоо яг зам барьж байна. 8 км зам барь сая дууссан. Цэцэрлэг түргээлэн тогтжуулж шинжилж байна. Эмнэлгийн зохион байгуулалтыг эмнэлгийн нөхцөл орчийг сайжруулж засвар хийсэн. Мөн сайхан спорт цогцлбор тий бассейн бүхийн дэвжээ, сагсны талбай бүхий спорт цогцлборыг ажлууд эхэлсэн явж байгаа. Мөн түүнчлэн бид нарыг боловсролын хөтөлбөр дээр багш нарыг чадваржуулах, тий сургуулийн өмнөх боловсрол багш нарыг чадваржуулах, шинэ багш нарыг хамбог цумд аваачих, ахлагынхны дэмжих гэх мэтлэн жижиг хөтөлбөрүүд явж байгаа. Бизнесийн хөтөлбөр дээр бас бид нар нэлээд амтарч ажиллахыг хичээдэг. Үүнийг бол бид нар хамбог цумд ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих маягаар явж байгаа. Одоогоор бол Хас банктай хамтарсан жижиг дунд бизнесийг дэмжих бага зээлтэй тийм зээлийн бүтээгдэхүүнүүд бол гарцсан явж байна. Тэгээд цаашлаа ч гэсэн бид нар одоо дараа 3 жил дахиад үйл ажиллагаагаа явуулна. Үүнд бол сумын бүсчилсэн хөгжил буюу одоо яг хэсэгчсэн төлөвлөгөөнүүдийг хөгжүүлэх гэх мэтчлэн ажлуудад бол хамтарч ажиллаж байгаа.